Сайхан хавдад сэрлээ. Би ихтэй сая 20 минут өмнө сэрлээ. Одоо ишигээ ачаа өгч явуулах гээд. Энэ ачааг би Сөүл рүү өгч явуулна. Энд байгаа ачааг Монгол руу өгч явуулна. Тэгээд ятаж хүчээгүйг буюу каргоны газар орё доо. Миний бие дахиад өвдөд сэрлээ. Уг нь би уржиг дээр өвдөд тэг өчигдөр гайгүй болцсон байсан бохгүй юу. Тэгээ унтаа босоод ирсэн чи дахиад өвдөчлөө. Нэг юм хамаг би яс янгинаа ингээд амар тохгүй. Тэгээ өнөөдөр хийх юм угаасаа зөндөө байгаа, бүр зөндөө байгаа. Одоо би нэг цагаас үсээ судах байхгүй юу? Тэгээд үсээ ерөөсөө янзлаагүй гарч ирсэн. Угаагаа шууд гараад ирцээ. Яа, ямар амар чимээтэй юм бэ? Одоо шүү дээ юм явж идэн өдний хэлгээ тайлах хэвээр юм идэх хэвээр тэгжээш би ийм ууж иж арай гайгүй болдог байхгүй юу? Гэрээсээ имээ аваад гараад ирцээ. Окей, юм идэ. Надад юм идэх хүсэл ерөөсөө байхгүй байгаа ч гэсэнтэй одоо юм идчихэж юм уухгүй бол болохгүй бах та. Би ингээ багтаа бас нэлээд өвддөг байсан. Тэгээ тэгж өвдөх болгондоо мөлт ундаа уудаг байсан бохгүй юу? Тэгээ би одоогоороо заяа ингээ өвдөх, халуурах, толгоо өвдөх яг иймэрхүү үедээ мөлт ундааг ингэж амар сандаг. Манай эмээ мөлт ундааг ингэж буцалгаж надад нийлээ өгдөг байсан бохгүй юу? Тэгээ би шугасаа багтаагаар байнга өвдчихдөг. Бараг өвдөхгүй ирүүл байсан өдөр гэвэл айгүй ховор байсан болохоор. Тэгээ сая гэнэт бодоод энэ хажууд талд Монгол хоолны газарт мөлт ундаа байгуулаа байхгүй болов гэж гэнэт бас бодлоо. Тэгээ юутай ч юм аа идчихээ. Тэгээ би кофе уугаагүй цай авсан. Уул үс чинлүү явтал цаг нэлээх байгаа учраас 50 идэж байгаа л тэгэл гараа юу да. Одоо үс чинлүүг харлаа. Би танарт үс чинийхаа тухай ярьж өгөө. Нэг ах дээр би нэлээд удаа үсэдсэлдэг байсан аахгүй юу? Ер нь бол ингээд тогтмол үсэдсэлдэг байсан. Тэгсэн чинь ах минь нүүгээд энэ газар одоо яг миний үсэдсэлдэг газар энэ газар нүүж ирсэн байхгүй юу? Энэ газар юм 3 үсчинтэй байсан заяа. Тэгэд нүүж ирж явах хугацаанд ах за би ингээд байршлаа солиод нүүж байгаа юм чинь би нэг сар амарчаа гэд. Ах нэлээ удаан амарсан юм аа сарч биш заяа. Тэр хооронд би нэг 2 3 удаа тэг би хаанд суулах гэсэн чинь энд ингээд дажгүй застгаа миний нүүж очиж байгаа газрын үсчт нь ингээд гуруулаа дажгүй байдгаа гэд над руу нэгнийх нь инстаграмыг өгч явуулсан байхгүй юу. Тэгээ би тэрэн дээр нэг 2 3 удаа засуулсан юм. Тэгээ нөө манай ах чинь амарчаад ажилдаа буцаа хөрөөд ирж байгаа штэ. Тэгээд одоо надад нэг сонин хэцүү санагддаг юм аа. Би аль алин дээр ингээ үсээд засуулдаг. Тэгээ би өнөөдөр шийдэл үсээд засуулаа гэхэд би алин дээр нь очих вэ гэдгийг ингээ мэддэггүй шүү дээ амар сонио. Санаа зовоод тэгээ би бүр заримдаа бүр албаар тэгдэг заяа. Нэгийг нь амарч ах, өдрийг нь харж агаад нөгөөдг дээр нь очдөг ч юм уу. Өнөөдөр бол яа харахгүй цаг хугацаа чи ингэж таарлаа манай хоёулаа доктор байгаа. Тэгээ би одоо хин дээр нь гээ яах вэ хамгийн анхныхаа үсээд засуулсан ах дээр л очиж үсээд засуулах гэж байгаа л да. Тэгээ би сая энэ дөрөвт кофе авсан. Яах вэ ганцудаа. Май кофе уугаарай гэд. Удаан ч үйлчлүүллээ, удаан ч харилцаа холбоотой байлаа тийм үстэй. Бисаа юм ярьж байхдаа хит удаа микрофон дуугаа бүр пөг гэд үлээч нүгөө юу. Яа хамаг би ч хэлээд айгүй мохот тохгүй байна. Үсэд суулчаа замаараа имлэг ороод даралтаа үзээ те. Тэгээд цаашаага шүдний имлэг орох хэвээр. Өнөөдөр хийх юм зөндөө их байгааз. Та нарт ихтэй нэг үзүүл сонирхолтой гоё юм надад алгадөө. Тэгээ миний амьдралч угаасаа л иймэрхүү шүү дээ. Буюу одоо миний 365 хоногийн нэг өвдсөн өдөр нэг иймэрхүү л байдаг. Ганцаараа амьдрдаг болохоор тэгээ чи угаасаа өвдөж болохгүй тэгээ өвдсөн ч гэсэн тэгэл ажил төрлөө хийгээл явахаас арга байхгүй шүү дээ. Харин өнөөдөр би нөгөө ажил авахгүй, цагийн ажил авахгүй, маргааш ажилтаа. Өнөөдөр яг миний бүтэн амардаг өдөр. Тэр бүтэн амардаг өдөр хэд хэдэн ажлуудыг бас амжуулсан дээр өгдөг байхгүй. За баяр та. Өсөж суулчаа гараад ирсэн одоо нөө шүдний имлэгт очихлоо. Цаг байгаа учраас газ имлэгт орж ирээд витамин D тариулахар болчлоо. 25,000 вон гинэ. Тэгээ витамин D тариулчих. Би өгн витамин C бас тариулчих гэсэн. Витамин C байхгүй манай имлэгт ганцхан витамин D хийдэг гинэ. Даралтаа үзээтэй. Гадаа бүр амар халуун байгаа учраас бас даралт ихсэж иж магадгүй гэж би бодоод байгаа байхгүй. 136 73 байна миний даралт. Аргагүй угаасаа миний нөө ковид тусаад ковидоос хоошоогоо яг үндсэн даралт маань 130 эртээ тогтцсон бохгүй юу? 130 эртээ яг ингээд тогтцсон. Уг нь миний насан дээр чинь даралт 90 60 байх ёстой штэ. Тэгсэн чинь харин 136 73 зүрхний цохилт 104 гинэ. Би мийч гэж дээ бүр цаас болж хүний бие биш болж. За шүдний имлэг дээр хүрээд ирчлээ. Одоо дотгошоо орж үзүүлэндээ 3 цагаас цаг авсан. Би одоо 2:40-с болж байна.
2:49 минут болж байгаа гэдэг чинь 11 минутад байна. Энэ хойно даралт үздэг аппарат байна. Энд дээрээс нэг даралтаа үздэг үзчих яа юм байна. 123.77 төрөөнийхийг бодох юм бол арай гайгүй буурцсан юм уу? 123.77. Гэтэл энэ яг миний насанд бол нэлээ өндөр үзүүлэлттэй байхгүй юу? Гэтэл одоо л арай жоохон тайван байгаа учраас зүрхний цохилт маань ч гэсэн буурчиж 90 сая тэнд нэг 97 или 96 гэж харагдсан. Төрөөнийх дээр чинь болохоор миний зүрхний цохилт алгуулчих 107 тест юм аа. Зэдийг тиймэрхүү сайхан байна да. Одоо эндээсээ гарчаад байр зуучилдаг газар очино, Бүдүүн сан дээр очино. Болчлоо би шүдэн янзалж агараад ирлээ. Яг нөө шүдний имлэг зорьсон шалтгаан маань болохоор энэ артлын хамгийн артлын агт арааны буйл ингээ хавцсан сохгүй чинь шүдэ угаахтаа хэтэрхий хүчтэй угаагаад тэгээ буйлаа зүгээр өрөвсөлдсөн байна гинэ. Тэгээд цэвэрлэгээгээд цэвэрлэж өгөөд гайг болчлоо. Намайг дуудаад амбах та. Тэгээд шүднийхээ чулуунуудыг бас түлэглээ. 보험이 안 되시는 건 22만 원, 보험이 되시는 건 22,700원. 네. 242,700원 결제 도와드릴게요. 이거 몇 개월 해드릴까요? 6개월로 나눠주세요. 고생하셨습니다. 감사합니다. 242,000 won боллоо. Тэгээд 6 сард хуваагаад зэлийн картаараа төлөхөөс угаасаа надаас шууд тэр дараа 242,000 won гарна гэж юу ахав те. 감사합니다. 안녕히 가세요. 네. За ингээд 242,000 won мөрөгчнүүд ийм л амархан байж шүү дээ. Ерөөсө хэдхэн цаг биш. Зүр хэдхэн минутын дотор л бараг 600,000 төгрөг үрчиж байгаа юм уу? Хэцүү. За тэгээ одоо яах вэ? Өөр хөдлөлт юм да. Өөр хөдлөлт юм. Шүд ирүүл бол юу ирүүл итгэвчүүлээ. За нэг тиймэрхүү. За та баяртай цаа хөвгтөө. За би нүүх байраа олчлоо. Энэ сарын 7 сарын 21-нд нүүхэр боллоо. Өнөөдөр стопер үнэхээр их ажил амжууллаа. Үнэхээр ч их зардал гаргалаа бүр. Тэгээд сая 7 сарын 21-нд барьцаа мөнгөө өгье гэж хэлээд сая Бүдүүн сан буюу байр зуучлалынхаа хүнд 115,000 won-ыг өгөөд ажлын хөлөөс тэгээд эхний сарын байрны түрээс 330,000 won өгчлөө. Тэгээд 21-нд очихдоо 2 сая won-ынхаа барьцааг өгнө. За нэг тиймэрхүү байлаа. Тэгээд ингээд тиймэрхүү ажил амжуулаад ингээ явхаар ингээ болж штэ. Энэ амьдрал ингээ болж штэ. Би юм зохицуулаад ингээ явж штэ гэсэн нэг юм тодорхой хэмжээний гой мэдрэмжийг бас өөртөө өгдөг авдаг. Том болчих тэгээд нэг бас хүсээд ах зүйлч бас биш л дээ. Эмээгийнхаа гэрт, ээж аавынхаа гэрт тэгээд байсан тэр 10 жилийн үед ер нь хамгийн гой санагдтiin. Тэгээд одоо сайхан гой юмнуудыг мэдгүй яг яах гээд байгаа юм болоо. Яг юу хэлэх гээд байгаа юм болоо. Яг юу хэлж зорих гээд байгаа юм болоо. Нэг юм чухал үедэд нэг хүнд сэтгэлийн үгээ хэлэх гэхээр хэл үг нь ингээ олдохгүй ингээ зурлаад идэв штэ. Тэрэн шиг болоод тань. За тэгээ өнөөдрийн миний влогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дорж намайг дэмжээрэй баярлалаа. Би байж байгаараа одоо юуг та нар ч одоо влог дуусгах нь. Нөгөө найз кино үзьгээд тэгээ найзуудтай найз залуутай кино үзэх гээд явж байгаа нэг аимшиг кино гарсан гээд тэр аимшиг киног үзэх гээд явж байгаа. Би сая яагаад тийм шууд влог за баяртай subscribe дарж дэмжээрэй гэж дуусгасан юм болоо. За одоо энэ удаад яг жихнээсээ дуусгах. Энэ өсөө өнөдөр лактаагүй янзлаагүй гарч ирсэн. Салхинд ингээд хэлбэр нь алдагдаад байгаа байхгүй юу? За баяртай байна хаа.